Facebook буюу нүрэ ном болон олон төрөлдөг энэхүү хэрэглээнд 600 мянган гаруй хэрэглэгчтэйгээр Монгол улс 120 дугаар байрыг эзэлдэг хэмээн намайг ярьж байх зур улам нэмэгцээр байгааг дуулгахад таатай байна. Үүнээс клабын нойлд хошуугоо цоройлгож эдсэн хоол бутсан хумсныхаа зургийг даруулж хамаг гой дээрээ тавьчаад би шал царай мотой байгаас гэж бичдэг бүсгүүчүүд 49-ийг эзэлдэг бол сакс хөлбөмбөг улс төрөөс олж найз нөхдөд мартан алаан болдог. Хөрхөн октын зурган дээр өдөр шингүй эцсийн хүчээ шавхан лайк дардаг ирчүүд 51% эзэлдэг. Олон янзын фэйсбүүкч тунд тоглоомчид, копи төгчид, сенсацлагчид, лайк төгчид гээд 18-аас 34 насны итвэх шарвалтай эрэгчид 70% байдаг юм байна. Харин та тэдний аль нь вэ? Сайн байцгаана уу? За, өнөөдөр хүүтэн жимшиг дулаан жимшиг сонин өдөр байлаа. За, нэг цагаас хойш хийх юм болохгүй. Тэгээд зүгээр сууж байгаа фэйсбүүкийнхаа их мөдийг хийдэг үгээдэрлээ. За, одоо өнөөдрийн маань зочин болтой Нора давга. За 6 сарын 24-ний өдөр учраас Камертоныханд баяр хүргэе. За манай Чика өдөр. Тийм. Өнөөдөр Чика өдөр. Гэтэ манай нөгөө Нямбах маань байхгүй ба. Хацаа. Одоо яриад. Хүмүүс янз бүрээр яаж бариад Нямбах тийч юм гэж нэг гомдчихгүй хүмүүс одоо юм. Байна уу? Оо за. Нэвтрүүлгээ их чинь та хурж ирээд газ хөөд ирчихв. Амжих уу? Хаагаар аваад. Сэдэн шиг видео кол Мара давга. Гэхдээ тэгж байж яах юм бэ? Хүрээд ирлээ тгөө. Одоо тийм. Асууцтэй. Хаана хэрэг? Явж ийсэн яа. Тэгсэн чинь нэг машин зардаг газар хүргээд өглөө. Тэр машин ч ямар ч хурдан юм аа. Сайн байна уу? Нэм баяр. За манай нэвтрүүлгийг одоо үүрэн телефоны хариуцлагч нар ингээд ивент гэл одоо ингэж гоё рекламж болж шүү дээ. Тэгч юм. Тий. Танилцлаа сайхан зочин байна. Ярилцлага эхлэх үү? За ярьцгаа. Нора гэх энэ уучлаарай би зүгээр өөртөө тохиолдсон юм яриад тохиол болно шүү дээ. Нора дагваад мэдээж овг бах те давг. Жигнэ. Мис чинь одоо манай Монголд чинь нэлээ Габриэл. Жигнэр чи оюун байна уу? Оюун. Би амьдралдаа 2 удаа нохоод ижижсэн. Нэг нь Рокки гэдэг нэртэй байсан, нөгөөх нь Нора гэдэг нэр юу айгуу тийм юутэй штэ. Одоо учиртай айгуу гоё нэр. Октод одоо ялангуяа ингээд миний одоо мэдхийн Нора гэдэг октодын нэр юу вэ? Юу вэ? Нууцлаг юм тиймэрхүү байдаг. Юу манай найзууд хэлдэг. Тэгээд би яг санамсаргүй байж байгааг энэ нэрийг харсан. Яг тэгэхээр би ч намайг ч 8 гэдэг оюун юм. Тэгээд яг гадагшаа загвар өмсч карьер хөөж эхлээд тэгээд юу хийсэн л та. Гадаад нэр яг шаардсан. Тэгээд хэмжээлээ манай найз Нора гэсэн. Ер нь гадагшаа явахаар ер нь Монгол хэрэг ч явах хэцүү болчихдаг тий. Ер нь Америкт байгаа ч юм уу Европт байгаа монголчууд энэ дандаа тийм Америк нэртэй энэ болчтой юм шиг октод нь залуучууд нь ч гэсэн. Би бас яг одоо шиг Нора гэдэг нэрээ бараг солих юм дэмээ байсан юм шиг. Яг тэгэхээр номин гэдэг чинь одоо шиг хаа газар мэднэ. Гэхдээ нэг юу конфьюз байсан юм. Яг тэгэхээр номин гэж хэлэхээр Наоми ч юм уу тэгээд идэв байсан. Тэгээд би Наоми гэдэг нэрээ жоохон таалагдаад тэгээд одоо марыг манай гэрэх хүрт намайг Нора гэж байна. Та бол загвар өмсөгчтэй. Харамсалтай би бас таны талаар бас том баг зүйлийг мэдчихэж байна. Та айлхан бас юу мэдээ? Европод загвар өмсөжсэн. Азид бас загвар өмсөжсэн гэл тэгээд өчүүхэн амжилтандаа ташуур цайтан гэж ойлгоод байна. Би бас Монголын нэрийг таныг гаргаад явж байгаа гэж сонссон л да. Энэ талаараа жоох манай Facebook гэж зочилж байгаа хүмүүс жоохон ярьж байгаа. Миний одоо яг ажлын карьерийн хувьд бол би яг ажлын шугамаар Сингапурт олон жил ажилласан. Хонконг, Шанхай, одоо бусад одоо газраар Азийн бусад газраар нэлээд их ажил хийж ажилласан. Тэгээд Европ, Милан, Парис зэд ажилласан байгаа. Гэрээтэй тэгээд Парис Чехословакийн хэлсэн. Ингэж Токио гэсэн. Токио гэсэн. Монголын яг одоо юу загвар өмсчдийн түүхэнд бол яг анхны одоо гэрээ байгуулж чадсан ч юм уу тийм. Тийм байна. Хэрэг шопинг хийж байна.
Гайгүй. Гайгүй тий. Цог дагуулж явж байгаа ихтэй өнө өрөвдөв. Мөнгө багт юм уу? Сквад уу тэгээд Би ерөөсөө ихтэй өмнө дагуулж шопинг гэж ер нь хийдвш. Үзээчгүй. Тийм үү. Яг тэр би баян ингэ шопинг хийгээд баян ингээл одоо шил хүмүүс чинь гадагшаа явахаар дэлгүүрсэх гэж ойлгодог ч юм уу ингээл баян шопинг хийдэг ш. Би бол тэггүй. Яг тэр жилдээ нэг даацтай нэг гурван шопинг хийгээд болоо. Даацтай дээр ирэх. Тэгэл хямдрал одоо Парисын тэр юуны Галерей Лефегийн нөгөө хямдралыг бол дайрнаа. Одоо шил 50% бүх юм хямдэрдэг шүү дээ. Тэгэхээр одоо шил яг бүүз гэх юм бол яг тэр Францаас ч юм Италиас бүүз нөө төрөйдөө готл одоо шил Францаас юм Италиас ч юм яг юм хямдхан үнээр ч юм уу очиод авчдаг ч юм. Би бас нэг дээр бүүз авч ирсэн юм. Одоо бүүз гэдэг нэрийг амьдралдаа анхудаа сонсож байгаа. Би бас нэг дээр бүүз өмсчихсэн. Яа. Өөрөө ер нь яриа өмүүлэх ч үгүй юу. Энэ би ингэж бодоод байна. Улаан гэрлэр орж ирээд байгаа байхгүй тий. Instagram хэрэглэж байна. Амар хэрэгэлдэг шүү. Тийм. Дайгуу цөөхөн фоллоу. Тийм хэлтэй зөвхөн болов. Би бас Instagram юм нь орж үзсэн л дээ. Надад бол дизайн те байгаа байдал хүмүүсийн харилцаа тэр Instagram биш шүү дээ. Тэг би Монголд ороогүй л даа. Би гадаадад ингээд зорчиж их таа. Яна үстэй. Би орж ирсэж бас нэг санахаа ажиллаа. Instagram өчигдроос уржигдраас эхлээд видео аплод хийж явдаг гэсэн байлаа. Энэ нь бас хэрэглэгчдийг нэлээд татж байгаа. Нэг цагийн дотор 5 сая хэрэглэгч нар Instagram. Тэгээ Instagram бас юу яасан бэлээ? Сэтгэл санааны юм судалгаа явуулсан байлаа. Яг тэр зүгээр ингээд зураг аваад фотошопд тавих. Instagram бол амьдралыг амар өнгөтэй болгодог. Одоо шилбэлтэй чи ингээд нүүр чин жоохон юм ядарсан байсан ч юм. Тэгэхээр Instagram дээр гэрлээ солиод ч юм те. Ингээд амьдралыг илүү юм гэрэл гэгээтэй баялаг болгодог. Надад Instagram брэнд. Instagram аваад тийм. Амьдралдаа хэрэгж үзээгүй. Хэрэглээ. Хэдэн жил та гадаадад ингэ загвар өмсөж явчихсан гэсэн байна. Яг нийтдээ загвар өмсөж байгаа гэх юм бол одоо бараг 14 жил болж байна. Тэгээд гадаадад өмссөн гэх юм бол яг бараг одоо 8 жил болж байна. Facebook дээр. Facebook дээр за 5,000 найз, 4,400 гаруй. Нэг юм бичэл хэдэн мянга лайк тэрдрээс бичихгүй нөө. 57. Тэгээ айгуу тийм юу юм намайг охтууд аяг татдаг. Тэгээд юу охтууд аяг лайк өгдөг. Тэгээд охтууд аяг мессеж хүчдэг. Хүмүүс тэгээд чи хүний сонголт нь үлдээд шүү дээ. Тэгсэн миксэн тэр чин одоо мэдэхгүй. Чи бүхтээ явж явах гэдэг юм байж. Тэгэхээр одоо шил ийм байхгүй юу? Амар дэмжлэг. Одоо шил ийм байхгүй юу? Монголын сүүлийн үед энэ баяжсан хүмүүс байна л да. Одоо баяагийн охтууд тий. Тэгээд тэднийг ингээ харахаар ингээ Монголын тэр баяны тэр охин тэрний гэрээ тэр Монголын загварын чиг хандлагыг дэлхийдээ хөл нийлүүлэн алхаж яваа нөө. Би тэрийг ингээ заримдаа харахаж байгаа. Хитрээд амжиж байгаа. Хитрүүлэгтэй хувцлаад байгаа шиг надад санагдав. Энэ зүгээр миний дотоод мэдрэмж. Чи бол ингээ олон жил ингээл загвар өмсөд явцсан те. Танзанзын загварыг бас ингээ стилистээр ажиллаж байгаа гэсэн үү те. Ажиллах сонирхолтой байгаа гэсэн үү те. Юу аягүй сонирхолтой юу. Тэгээ харж байгаа тэд нар хитрүүлээд байна уу? Эсвэл яг дэлхийдээ гол хөл нийлүүлж алхаж яваад байна уу? Одоо шил тэр хүрээний хүмүүс гэж бүгднийг хэлэхэд хэцүү л. Яг тэгэхээр тухайн хүн одоо жишээлбэл брэндэд даглуулсан юм байна л. Яг брэнд гэдэг юу юм бэ гэдэг чинь тэр нэг ямар нэгэн бүтээгдэхүүн тэрэн дээр гарсан нэр л баггүй. Тэр бол 80% нэр. Бус нь бол яг ижилхэн. Тийм болохоор тухайн хүнээс шалтгаална. Тэрнээс одоо үнэхээр үнэтэй цүнхээ бариад сэтгэл нь хангалуун байв. Байна уу? Тэгээ өөрөө бол өөртөө ч юм бол бас брендийн цүнхнүүд байгаа зү. Байна уу байна. Одоо шилбэл энэ бол брэнд бол хэвлээ брэнд байна, брэнд биш ч байна. Тийм болохоор заавал брэнд гэж ялгах хэрэггүй. Хэрэглээ үл хэлбэ. Энэ готлыг чи өмсөд маргааш нэлэгдэл. Тийм болохоор брэнд гэдэг юу бол зүгээр Өмд хужаа, өсөө хужаа, цамц хужаа. Хужаа байсан ч гэсэн хувцс шүү дээ. Хужаа одоо хамгийн айгүй чанартай нэг. Хужаагийн бүр мяан. Миний хужаагийн хамгийн бүр мяан. Над I don't care шүү дээ. Тийм биз дээ. Тэгтээ чи гоё харагдчих. Яг тэр хүн ямар нэг юм өмсөд тэрийгээ сайл хийж чадчихвэл чи 3,000 төгрөгийн готлон өмсөн ч гэсэн тэрийгээ 30,000 долларын жоохон чиглэлтэй харагдчиход чадчих. Жоохон чиглэлтэй тийм биз дээ.
Ер нь бол хүн тэгж бодох хэрэгтэй л гэж би боддог тийм. Чамаа нэг араас ч үзчихсэн юм аа. Тэгээд чиний нуруунд дээр их тийм том шивээс байдаг шиг Бас чи үзчихсэн гэдэг нь юу гэсэн үг? Аас ч үзэхгүй да. Тэгээд тийм том шивээс байсан шиг санагдах юм. Тийм. Юу штэ тэр чинь шивээс тийм. Чи одоо ямар тэнийгээ санаад. Юу тийм үү? Чи зүгээр. Албаар ийм үг санаад. Энд бас нэг шивээс байгаа тий? Надад ер нь ийм шивээс сая би хамгийн сүүлд хэлсэн. Нэг үзүүлчих. Энэ болохоор манай эйженси би нэг шинэ эйженси нээж байгаа. Энэ болохоор ингээд би гэхдээ ингээд одоо шивээс идэх юм хүн хитэн цаар бодоод дизайн мэзэн өгөө. Би нэг баарнд явж байгаа. Сая Монголд нэг арт нэг юм хийсэн чинь нэг хүн хүүхд залуу шивээс идсэн гэсэн нөгөө. Тэгээ би үнгүй хүнтэй. Би мөнгө өсгөлтэй. Тэгээд энэ нэг шивээс мөвөөс хийж ийн гэж нэхлээр би ер нь шивээс идэх юм зүгээр. Тэгээ шууд доохмоо. Чи анжирын даавал шүү. Үгүй юу сефтер бас. Тэгээд би энэ дээр бас нэг шивээс энэ болохоор манай аав намайг 8 настай болсон. Тэгээд тийм болохоор би аав ээж хоёроо одоо шиг яг өсөж явах гэрсээ хамт нь хараагүй тийм болохоор аав ээж нэрийг хамсах шивээс хэлсэн. Гэтэ англиар биш юу шиг. Камбожоор. Камбож хүн ажиллах юм тий? Камбож. Камбож хүнтэй Тэгэхээр зөв байгаа зү. Үгүй. Тэгэхээр зөв байгаа зү. Ерөөс ингээд зүгээр нэг ингээл уншаал явна гэдэг чинь тийм шүү дээ. Яг камбож хүн ажиллах юм. Нэг дуулж. Хайр сэтгэл Окей. хөгшин залуу те хөгшин залуу тарган бүдүү найрын дээр хамаатай. Хамаатай ш. Яг тэгэхээр одоо шийдвэл юу гэдэг Өндөр наамнаа. нас бол хамаагүй. Тэрнээс өндөр нам одоо тэр хол хамаагүй. Гэтээ гадаад байж хамаагүй. Юу яаж яа. За хэсэг бодлоо. Юу бодлоо. Гараж үзгүй. Юу сайгаад Хамаатай хамаагүй. За ахаад нэг яриад үзье. За. Үгүй энэ ихгүй. Нас хамаагүй. Өндөр нам хамаагүй. Гэхдээ бас нэг юм юу хамаатай байхгүй. Өргөн нарийн хамаатай. Би одоо шийдэл юу гэдэг тэр нэг хүний гадаад байдал хамаатай шүү дээ. За. Гадаад байдал хамаатай. Гэхдээ нас хамаагүй өндөр нам хамаагүй байхгүй юу? Чи өндөр болохоор гэж бодож байна. Чи ингэдэ над руу өөрөө Өргөн нарийнхан гэхээр чи өргөн нарийнхан хүмүүсийг бас тэр хүмүүсээс харахгүй байгаа. Энэ эсвэл ингэ чи над руу хандраад байгаа мó гэснээс ингэ гэсэн бэ? Юу ямар өөрөө бүр нэг доостосоо харсаар гаргаж би ингэ өдрөө нарж явж байгаа. Өөрөө бас ингэ эргүүдээ доостоод явчихж байгаа байхгүй юу нүнтэй. Камбожаар ялж байгаа. Хүмүүс чи ямар нэг тийм юм гэж боддээ. Тэнийг хүн гэхээр бас хэцүү л дээ. Эргэж ажиллаж Тэнийг хүн гэж юм байхгүй. байхгүй. Тэнийг үүдгэх юм, тэнийг юм ярина гэж байна. Бүр юм тэнийг хүн гэж байхгүй. Зарим хүмүүс ч нэг тэнийг үүдгэх сайн одоо нэг тиймэрхүү те. зүгээр байж байгаа нэг нэгээ шууд ангал руу ойлгох те би нэгэ ойлгох тэр сууг те мэдрэх мэдрэмж тэр л одоо тэг үзэл бодол энийг харах үнцэг өдөр нэг байх юм бол надад бол болж ийн гэж бодож тэр хүмүүс тэгдэг байхгүй тэр царайдс би хаа хүмүүс тэгж худлаа ярьдаг байхгүй ягаад тэгэхээр хүнд хайртай болно сайн болно гэдэг чинь заяо хүнд хайртай бол сайн болно гэдэг чинь хүний first expression чинь гадаад байдал хаалагддаг байх хэрэгтэй одоо жишээлбэл юу гэдэг гадаад байдал чухал миний хувьд бол чухал энэ хүн ингэж бичсэн юм Facebook дээр юу гэсэн нороо яг ингээ хэлсэн I'm not a dog бити андуураараа байна шүү яа тийш үү яа гэсэн хаяа бүр тэгж хэлмээр үйдэг байхгүй юу яа тэгэхээр юу гэдэг чи ингээд айгуу тийм бүдүүлэхээр одоо хүн ингээд nice хандаад байх тусам одоо хүн чинь ингээд nice хандаад зөөлхөн байх тусам давраад идэг хүмүүс байдаг штэ одоо эхлээд хүмүүс ингэдэг байхгүй эхлээд өөрчлөлөө таамаа миний найз одоо юу гэдэг ингэж айгуу яаж яснаа яг тэрэнд нь тааруулаад айгуу гоё ингээд хүндлээд гоё ингээд харцангууд давж хэлдэг байхгүй давхар яг давсаад нороо давгаа тэгэл одоо жишээлбэл давна гэдэг чинь одоо хүнийг одоо юу гэдэг
буруугаар ашиглах ч юм уу, ойр тойронд мой зүйл хийх ч юм уу. Тэгээ янз бүрийн юм байж болно л доо. Тийм болохоор жоохон би яасан. Тэрнээс би одоо шилжүүлээ үү. Хэлвэл ер нь тэгэл уур бүрэл шууд хийлчих юм л дээ. Хэлж. Хин гэсэн. Царай зүс тэгээ хэдэн хувьдлах юм. Миний хувьд бол гадаад байдал чухал. Хэдэн? Гадаад байдал чухал. Бас. Одоо шил хүн хараад амар юм гоё юм хөөргөн царай хүмүүст амар нэг хүнийг татдаг юм гэж. Шин дотоод сэтгэлийн бас. Муу сайд гадруу чи явныг муу. Дотоод сэтгэлийн гоо сайхан байхгүй. Тийм болохоор одоо юу гэдэг юм. Гоо сайхан бол чухал. Зарим айгүй гоё гоё хүмүүс байдаг байхгүй. Бид нэг санаа залуучуудаас бүр нэг айгүй санаа залуучуудаас суудсан, залуумуудаас суудсан. Жишээлбэл юу л юм. Өөр талаас нь харддаг ч юм уу те. А тэрэнд би бол тэр охтуудыг би хараад бол өрөвддгөө ер нь. Анаа бас яна би бас гадаад ярих гэдэг юм уу? Би бас нэг хэсэг Монголд ирснээс гайгүй болоод байгаа. Би тэрнээс бүр ингээ боддог байсан гэдэг чинь. Тэгээ одоо манай ээж бүр ямар санаа чи бүр англичгүй, монголчгүй яана гэсэн юм байна. Тэгээ энэ нараа ихсэн. Бурхан чамайг амар гоё хүн татгалж байгаа гэсэн. Нараагийн үед ямар гоё хүн бэ гэдэг асуусан чинь хариулаагүй. За тэгж аа. Тэгж бодож байгаа юм. Тэгээ миний бодлоо шүү дээ. Модулүүд чинь бас над жоох яваад хэлэгдээд эхлэхээр их орон дугаар явдаг юм уу? Үгүй шүү дээ. Тийм бол байхгүй. Жохон карьер жохон дуусах. Миний нэг даваа тал нь одоо ширээ би өөрөө наснасаа залуу хараад гэж хүмүүс хэлдэг. Би бол биш юу. А тэгээд манай агентлагч гэсэн би окей ажиллаж байсан. Тийм болохоор гэхдээ ингээд яг ч юм нэг юм одоо шил хүн чинь алхам болмоор ахиж явах хэрэгтэй. Нэг байранда байх биш. Тийм болохоор би аявчнаа олон жил моделинг карьер ингээд тэнлээ. Энэ үрвштэй явлаа инглээ. Одоо би дараагийн юм хийх хэрэгтэй. Яг энэ момент. Гэхдээ одоо Европод ч юм уу Азид ч юмд одоо карьер байгаа юм. байгаа шүү дээ. За баярлаа. Гоё яриа. Ингээд дууссан юм уу? Өрнүүлсэнд Дууссан. Дуусгамаар байгаа юм уу? Дуусгамаар. Тэгээ өрнүүлж болно. Тэгтээ яг нэвтрүүлгийн бол цаг дууссан. Нэвтрүүлэг ягаад богинохон хийгээд байгаагийн тайлан 9 дэх дугаарын араас гарч ирнэ. Нэвтрүүлэг тийм. Эхний дугаар миний оролцсон дугаар нэг 25 минут явсан байгаа. Тэр жоохон гиндэл явцсан. Дараагийн дугаараас эхлээд тэгээд 15 20 гэж яаж Танах одоо шил ямар ч эвлүүлэг шууд л явдаг. Үйл ялэг жоохон кат хийдэг те. Жоохон кат юм. Яг гэх юм бол нөгөө цаг нь жоохон хэтэрчдэг учраас катад хийгдэж байгаа. Хийгдэж байгаа. Гэхдээ ярьсан яриа утга чанарын уурчлаад тэгээд шууд л явж байгаа. Тэгээ танаа нэвтрүүлэг юм зорилго. Зорилго бол зүгээр л маш их мессеж. Үгүй. Заавал тодорхой сэдвээр ярьцгаалгүй. Зүгээр л хөвгөлтэй стресс тайлаа зүгээр л 3 хүн суугаад ярьж байгаа. Зүгээр л ярьж байгаа. Жохон нурших гад эхлэхээр нь тасалж байгаа яриаг нь. Ягаад гэвэл нэг сэдвэр удаан яриад ах юм бол баахгүй болчихно. Өөр зөндөө олон суугаар ярьж байгаа юмыг яг энэ дээрээ давтаж яриулахыг хүсэхгүй байгаа. Ягаад гэх юм бол олон телевиз энтрээр яг тэр талаараа яриад байгаа хүний яриаг нь шууд таслаад ер нь бол маш олон суугаар хэлж байгаа учраас Асуултаа асуунгуудлаа шууд таслаад явчихгүй шүү дээ. Хариултаа сонсчоо таслахгүй. Янз мэдрэмжээр. Тийм. Битэрийн цаг. Тийм. Битэр өөртөө. Тийм учраас одоо ингээд битэрийн цаг учраас битэр шууд нэвтрүүлээд дуусна. За баяртай өрхөн мөндөс үзэгчтэй. Дараагийн дугаар хүртэл баяртай. Би чаас нэг юм асууя л да. ертөнцийн дээр ганц ч эр хүн үлдээгүй заяа. Ганц ч эр хүн үлдээгүй. Яаж ч анхаа хэл дээр азар амьд гарцсан. Гурлаа амьд гарцсан байгаа байхгүй. Тэгээд битүүри аль нэгийг сонгох хэрэг чамд гарлаа л да. Аль нэг нь биш байгаа. Ингээд сонгох шүү дээ. Шунхай сэтгэлээч. Нөгөө ихийн нэтэж туглын тураахгүй бол гэдэг нь хариултаа. философтой хүн юм байна да. За Би л чиний оронд байсан бол анхааг шууд сонгох байсан. би байсан шууд нэм баах гэж. Агаач аа. Яагаад зөө сонгох? Бидээ дуусчихсан те. Орчихч. За явсан өнөөдрийн нэвтрүүлэг. Өөр хүний сонголт байхгүй мó? Баггүй. 3 дахь хуулиар гаргаж ирээ. Ах бэ. Come on. Тэгвэл чи. Тэгвэл 3 дахь нь энэ л байна уу? 3 дахь нь чамд энэ л байна. Харин ч өөрөөсөө авахгүй юм. За ингээд өнөөдрийн дугаар түлцсэн ирсэн Нора та маш их баярлалаа. Норогийн яриаг ер нь оролцогч нар богинохон байгаагийн учир нь 9 дэх 10 дугаараас эхлээд тайлэгдана тий.
Баярлалаа. Ажлын амжилт хүсье. Өчигдөр хүлээж авч ирсэн баярлалаа. За юундаш баярлах вэ чамаас? Ингэж мэгэдэг юм уу? Аяа. За. Баярлалаа. Гарч байгаа юм яг уу. Би шинэж байгаа. Бүгдчлэг байна. Чи юу? Багын явдал санагдах байна. Facebook-ийн тухай хитэн үг копи лайк шеэр рэптийн бэмси болдогоос мань нарай дэшиг буцсан хүмүүс эцэн хоолороо октодон чек бусдын төлөө буян бол живүү зураг шеэр бүхэн ав шиг өөрийн хатав тараагаад эштэй та юу эсвэл баяжин шүү гэж мэгэл бааны нойл доцоо цорвож өөрийгөө авч таки сотто зургийг найс нүдээс авч би баста ерөн нэрбийн зэрэг мэрэг авчаарай лайка сайтан болцсон гарууд овчаатасаа башчаа статуса сингл болгоод октод руу пок дади сэтгэл клик араас батсан хүмүүс